Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтлагчид болон түүний найз нар нь ивент гэсэн байна. Хэрв та Бурхны хариу хүлээсээр байгаа бол битгий бүхэн. Учир нь Бурхан танд хариулаагүй байгаа гэсэн үг. Тэр товлсон хугацаанаас өмнө хариулахгүй байж болох ч хизээж хоцорч хариулахгүй. Бурханлаг өдөрдөмж гэдэг нь өөрийн хүүхдүүдэд зориулсан Бурхны хүсэл юм. Исая 42:16-д би сохруудыг мэдэхгүй замаар явуулан мэдгүй харгуйгаар тэднийг өдөрдөнө. Би тэдний өмнө харанхуйг гэрэл морийг тэгш болгоно. Би тэдэнд энийг хийх бөгөөд тэднийг орхихгүй гэдэг. Өнөөдөр хэн нэгэн хүн яг энэ үгийг хүлээн авах хэрэгтэй. Би энийг уншсан юм. Энэ бол агуу ишлэл боловч өнөөдөр энд байгаа хэн нэгэн хүн зориулагдсан билээ. Бурхан таныг хөтлөх болно. Яг одоо та хаашаа явахаа мэдэхгүй сохор хүн шиг танд санагдаж байгаа хэдий ч Бурхан яг одоо би сохруудыг мэдэхгүй замаар явуулж мэдэхгүй харгуугаар өдөрдөх болно. Би харанхуйг тэдний өмнө гэрэл болгоно. Тэд алхаж чадахын тулд морийг тэгш болгоно. Эдгээр зүйлийг би тэдний төлөө хийх бөгөөд тэднийг орхихгүй гэж хэлж байна. Бурхан таныг хизээч орхихгүй. Бидний залбирлуудын ихэнхэнд янз бүрийн нөхцөл байдлуудад бид юу хийх, ирээдүйд юу хийх, өнгөрсөнд хийсэн алдаануудынхаа талаар ямар шийдвэр гаргах, төвөгтэй харилцаануудыг хэрхэн зохицуулах ёстойг бидэнд харуулахыг Бурханаас асуудаг залбирлууд байдаг бөгөөд Бурхан биднийг хөтлөн чиглүүлэхийг хүсэж байдаг. Исая 30:21-д та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч араас чинь дуудах. Энэ бол зам. Үүгээр алхахтун гэх үгийг чигчин сонсно гэсэн байдаг. Гэхдээ дахин хэлэхэд энэ чангаар сонсогдох дуу хоолой таны чихэнд цагүргэлж ярих болно гэсэн үг огтхон ч биш үлээ. Харин бид хэтэрхий завгүй байдгаа болж багасгаж бодол санаагаа төвлөрүүлэх нь Бурханыг сонсоход бидэнд сайнаар нөлөөлдөг гэж би боддог. Тиймээс хэтэрхий завгүй байдлаа багасгах гэж бүгдээрээ хамтдаа хэлцгээе хүү. Хэрвээ бид хит завгүй байхаа багасгаж бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд өөрсөддөө бага зэрэг цаг гаргавал Бурханыг сонсох тал дээр та том алхмыг хийх болно гэж би боддог. Ямар нэгэн шийдвэр гаргахын тулд би өмнөхөөсөө арай илүү их цагийг зарцуулж эхэлдэг болсон. Би бол альва нэгэн зүйлийг эхлэнгүүтээ тэр дорн төрөхин шиг дуусгахыг хүсэж байдаг маягийн хүн боловч хэрвээ би урт удаа наслахыг хүсэж байгаа юм бол иймэрхүү хандлагаасаа зарим нэг нь ч гэсэндээ болох хэрэгтэй гэдгийг миний бие надад ойлгуулж эхэлж билээ. Хөр үйлчлэлтэй нэг хүн олон жилийн өмнө надад ийхүү хэлсэн бөгөөд тэр надад тус болсон юм. Хэдийд тийм хэдийд нь үгүй гэж хэлэхээ бид яаж мэдэх вэ гэдэг талаар би тэрнтэй ярилцаж байсан юм. Учир нь хэрэгсч хитэрсэн боломжууд явандаа танд олгогддог бөгөөд магадгүй та над чиг бүтэн цагийн үйлчлэлд үйлчлдэг ч гэсэн цаг үргэлж нөгөө л нэг асуудалтайгаа учирсаар байх болно. Хүн бүрийн танаар хийлгэхийг хүсэж байгаа бүх зүйлд нь та заа тэгье гэж хэлэх боломжгүй юм. Хэрвээ та ингүүл зүгээр л тал тийшээгээ татагцаар байгаад бүр мөсөн бүдэрч унах болно. Тэгээд тэр эмэгтэй альва зүйлийг зөвшөөрөхөөс өмнө би сайн тунгаан боддог зуршлыг өөртөө бий болгосон юм. Тэр эмэгтэй Австралид амьдардаг. Жишээлбэл хэрвээ би эдгээр уулзалтуудаа хийхээр зөвшөөрөх юм бол тийшээ очих нь урт хугацааны нислэг байх болно. Явхаас өмнө ачаа бараагаа цэгцлэх, зочид буудал руу очих, онгоцоор нисэх, ачаа бараагаа гаргах, уулзалтуудаа хийж цагийн зөрүүнд дасах хэрэгтэй. Тэгээд буцаад онгоцондоо сууна гэх мэтчлэн нарийн тунгааж боддог гэж хэлсэн. Энгийн таныг өөртөө үнэн ч хандхад чинь тусалдаг бөгөөд хэрвээ та хит завгүй байдлаа багасгах зураа тгий гэж хэлэхэд бэлэн байгаа тэр зүйл чинь танаас яг үнэндээ юуг шаарддаг вэ гэдгийг Бурхантай хамт бодон тунгаах юм бол бид зөв шийдвэрийг гаргах болно. Саяхан би 2-3 шийдвэрийг гаргахдаа энэ аргыг хэрэглэсэн нь тэдгээр шийдвэрүүдийг гаргахаас минь өмнө надад их тус болсон юм. Би ер нь альва зүйлийн үйл явцыг гартаа атгах дуртай хүн л дээ. Зөвхөн өнөөдрийн төлөвлөгөө юу вэ гэдгийг мэдхийг хүсээ зогсохгүй. Маргааш дараагийн тэрний дараагийн 7 хоног, бүр тэрний дараагийн 7 хоногийн төлөвлөгөө юу вэ гэдгийг би мэдхийг хүсэж байдаг. Энэ нь танд маш их дарамт болж байдаг ба. Та яг одоо маш олон зүйлийг зохицуулж ядан байх зураа өөр ямар нэгэн зүйлтэй орооцолдохыг хүсдэггүй лээ. Түүний зөвлөгөө нь заримдаа намайг альва зүйл үгүй.
Энийг хожмын нэг цагт л болёо гэж хэлж байхад минь маш их тусалдаг байсан. Би тэр зүйлийн талаар өнөөдөр бодох шаардлагатай. Түүнчлэн хүмүүс надаас та энийг хийх хүсэж байна уу? Тэрнийг үү хэмээн асуух үе. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт би зарим нэг уулзалтуудыг товлох хэрэгтэй байсан бөгөөд надад 2-3 боломжууд олгогдсон байсан юм. Нарийн бичиг маань хариултыг авах гэж утасны цаана намайг хүлээн байсан ба тэрээр за ер нь инхүү би энэ талаар жаахан бодох цаг гаргаад тэгээд тэдэнд хариуг нь хэлье гэж би хэлсэн. Миний хувьд хязгаарч хийхгүй байхаар шийдсэн зүйлүүдийн нэг бол хийхээр төлөвлөж байсан зүйлийнхээ цагийг огт өөрчлөхгүй байх. Заримдаа бидэнд гинти агуу санаа орж ирж, гинт ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг. Тодорхой нэгэн цагийг гаргахаар амлалт өгч гарын үсгээ зурдаг боловч эцэст нь бид хэлсэн үгэндээ хүрдэггүй хүмүүс болж үлддэг. Яагад гэвэл бид хийн гэж амласан зүйлийг хийж дуустдаг. Бурхныг сонсох гэдэг нь би сүүлийн удаа дахин нэг хэлэхэд хэд завгүй байдлаа багасгаж санаа бодлоо төвлөрүүлж тухайн зүйлийн талаар сайтар тунгаан бодох цаг заваа арай илүү гаргахыг шаарддаг. Энийг зөвшөөрч байгаа хин нэгэн байна уу? Та нар баруун тийш зүүн тийшээ эргэсэн чи араас чин дуурах энэ бол зам үүгээр алхах тун гэх үгийг чигчин сонсно. Бидний амьдрал хэрхэн явагдах ёстой төлөвлөгөөний бүгдийг алхах ёстой замуудаа бид мэдхийг хүсэж байдаг. Бид ирээдүгээ бүгдийг мэдх юмсан гэж хүсдэг боловч яг үнэндээ тийм биш байдаг. Яагад гэвэл хэрвээ та амьдралдаа тохиолдох бүх зүйлдээ нүүр тулах ёстой гэдгийг мэддэг бол магадгүй яг одоо амьдралын өмнө бүрэн бууж өгч болно. Гэвч энэ бол сонирхолтой зүйл юм. Учир нь Бурхны тусламжтайгаар бид тухайн цаг мөчид зөвхөн нэг л зүйлдээ нүүр тулж чаддаг юм. Энэ нь Бурхан биднээс маш олон мэдээллүүдийг нууж байдаг шалтгаануудын нэг юм. Учир нь тэр биднийг өдөр тутамдаа амьдарч зөвхөн нэг л цагт нэг л асуудалтай учирч байхын төлөө бүтээсэн юм. Тэр яг одоо танаар хийлгэхийг хүссэн байгаа тэр алхмыг чинь давах хүртэл дараагийн алхмыг чи өгөхгүй байх болно гэдгийг та Бурхантай хамт суралцах ёстой болдог. Тийм биш гэж үү? Магадгүй та нарын зарим дараагийн хийх алхам чи юу болох вэ гэдгийг мэдхийг хүсэж байгаа боловч айснаас болоод гацаж юу ч хийхгүй байсаар байдаг. Учир нь Бурхны яг одоо танд өгч байгаа энэхүү амлалтыг та даван туулж чаддаггүй. Гэхдээ Яшуа Ярдан голд хөлөө дөрөх хүртэл нь тэр гол нь хоёр тийш болж салаагүйг та анзаарсан байж магадгүй. Өмнө чинь тавигдсан боломжийг хүлээ авч тэрэнд хөлөө дөрөх хүртэл чинь тэр гол дундуураа салахгүй л байна. Миний ярьж байгааг ойлгож байгаа хин нэгэн байна уу? Гэтэл бид нэг цаг зөвхөн нэг л зүйлийг Бурханаас хүлээ авч байдаг. Тэрхүү ойлголтондоо тийм ч дуртай биш байдаг. Бурхан надад энийг тайлбарлах арга замыг өгсөн бөгөөд хүмүүс ерөнхийдөө ойлгож авдаг. Энэ нь яг л танд байдаг нэг ийм зүйл шиг байдаг. Та тэр нэгэн зүйлд ерөөсөө дургүй боловч ядаж байхад тэр нь танд байдаг юм. Тухайлбал тэр зүйл чинь таны хийж байгаа ажил эсвэл ямар нэгэн өөр зүйл байлаа гэж бодъё. Тухайн тэр зүйлд таны сэтгэлийг татах өчүүхэн зүйл байхгүй бөгөөд тэрнийг орхиж өөр ямар нэгэн зүйл хий гэж Бурхан танаас хүсэж байгаа мэт танд санагдаж байгаа ч гэсэн дараагийн өөр зүйл нь юу болохыг мэдэх хүртлээр та тэр зүйлээ тавьж явуулдаггүй. Та хамгал байдгаараа хийчээж байгаа. Тэр байдал чинь таныг төөрөлдсөн бөгөөд тал тийшээ татаж байгаа мэт байдалд оруулдаг. Яагад гэвэл та тэр нэг зүйлээ орхиж тэрэнд итгэж байгаа харуулах хүртэл чинь Бурхан танд бэлдсэн дараагийн шин зүйлээ танаас үргэлж хол байлгасаар л байх болно. Бидний үйлчлэл тохиолдож байсан маш олон үйл явдлуудын талаар өнөөдөр та нарт ярих цаг надад байхгүй. Гэхдээ хэдий бид хайж байсан ч үйлдэх хэрэгтэй болсон шийдвэрүүд болон Бурхан алхмаар биднийг хэрхэн хөдлөн дагуулсан талаарх олон түүхүүд надад бий. Манай үйлчлэл дөнгөж эхэлж байсан үе тохиолдсон нэгэн жишээг би хэлье. Үйлчлэл манай гэрийн доод давхарт эхэлж байсан бөгөөд магадгүй 8 юм уу 10 ажилтнтай байсан шиг санагдаж байна. Бид өөрсдийн гэсэн оффистэй болох хэрэгтэй гэдгийг ухаарч 1700 м² офисын байрыг түрээсэлж эхэлсэн ба тэр том талбайтай офисын байранд бид одоо юу хийнэ вэ гэсэн бодол орж ирж байлаа. Тэр газар нь бидэнд бүхэл бүтэн дэлхийн ертөнц мэтэл санагдаж байсан юм. Тун чудлгүй бид бүх талбайг нь ашиглаж тухайн барилга дах боломжтой гэх бусад бүх талбайг нь бас түрээсэлж эхэлсэн. Энийгээ дүгнээд бид тухайн газрыг эсвэл өөр барилга байгууламжийг худалдан авах, өөрсдийн офисаа барих газар худалдаа авах, эсвэл өөр ямар нэгэн шийдвэр гаргах гэх мэт аль нэгийг шийдэх хэрэгтэй болсон.
Үүд хаалга хаасан нэгэн сүмийн байрыг худалдан авахд бараг л бэлэн болсон байсан бөгөөд би тухайн гэрээнд гарын үсэг зурхал үлдсэн байсан. Гэтэл нэг өдөр Дэв чи ойлгож гин үү энэ зүйл дээр надад ямар ч амар тайван алга гэж хэлж үлээ. Тэр л нөлөөлсөн юм. Энэ тал дээр надад амар тайван алга гэж хэлсэн тэр л зүйл байсан. За тэгвэл бид тэрнийг худалдаж авахгүй гэж би хариулж үлээ. Тэгээд бид өөр нэг барилгыг бас худалдаа авах шахсан бөгөөд тэр барилга хичнээн метр квадрат байсан гэж санана 30 мянган метр квадрат байсан бөгөөд тэр их талбайд бид нар одоо юугаа хийнэ гэж бодогдож үлээ. Тэрхүү барилгыг худалдаа авах өөрсдийн гэсэн үнэ бид хэлсэн ч өөр хин нэгэн тэрнийг худалдан авч үлээ. Бурхныг сонсох арга замуудын нэг бол заримдаа тэр зүгээр л үүд хаалгыг хаачих юм шүү дээ. Ингэж бид Бурхныг ойлгож болох юм. Та өөрийн хүсэж байсан зүйлээ авч чадаагүй дэ амархан бухимддаг хүн бүү. Хэрвээ Бурхан ямар нэгэн үүд хаалгыг хаах юм бол тийхүү үйлцэнд нь та тэрэн талархах хэрэгтэй. Учир нь хэрвээ ингэж чадахгүй бол тань зориулагдаагүй ямар нэгэн зүйлийг та хийж байх болно гэсэн үг юм. Бурхан үүд хаалгыг нээж чаддаг боловч бас тэдгээрийг хааж чаддаг юм. Тэр үүд хаалга бидний өмнө хаагдсан. Тэгээд бид юу хийх хэрэгтэйгээ үнэхээр мэдэхгүй бай. Бид офисын талбайгаар үнэхээр дутаж бай. Тэр үед бид аль хэдийнэ зурагтаар гаргах номлолын нэвтрүүлгээ эхэлсэн олон хүмүүсийг ажилд авсан байсан. Үйлчлэл маань 3 дахин өссөн ба зарим хүний ажлын ширээ нь бүр коридорт байдаг байлаа. Тэдгээр хүмүүсийн ширээг нь боломжтой газар байвал хааж хамаагүй аваачиж байрлуулдаг байж билээ. Тэр үед бид өдөр бүр яг нэг л замаараа офис руугаа хурч очдөг байсан бөгөөд ягаад ч юм бүүмид нэгэн зарын самбарыг өмнө нь олж хараагүй. Магадгүй харсан боловч тэр нь хизээж тэгтлийн анхаарлаа хандуулдаг байсан баг. Тэр жижигхэн самбар дээр 55 га газрыг зарна гэж бичсэн байв. Нэг өдөр би Дэвд хандаж тэр газар ямар газар юм болоо гэж хэлсэн. Тавлсан цаг нь болоогүй байвал Бурхан ямар нэгэн зүйлийг танд харуулдаггүй бөгөөд хэрвээ цаг нь болсон бол тэр харуулахын тулд таны нүдийг нээдэг нь үнэхээр гайхалтай санагддаг. Бид тэрхүү 55 га газрыг үзэхээр явсан ба тэр бол яг л бидэнд тохиолдсон газар байсан боловч худалдаа авах хүртгийн талаар юу ч байхгүй. Энэ зарцуулах гэж хадгалсан тодорхой хэмжээний мөнгө л бидэнд байсан бөгөөд газрын эзэн эмэгтэйг бид олж уулзсан юм. Бидний хэлж байгаа үн өртгөөр өөр хүн хэдэн жилийн өмнө тэр газрыг худалдаа авахар тэрэнд санал болгож байсан ч тэрээр тэдэнд зараагүй. Харин энэ удаад Бурхан бидэнд өөрийн тааллаа үзүүлж бидэнд байсан үн өртгийн дагуу тэр газрыг худалдан авахыг тэр бидэнд зөвшөөрсөн. Өнөөдөр яг л тэр газарт манай офисын барилга байдаг бөгөөд тэр нь хичнээн гаа гэж та нар бодож байна вэ? Офисын байр нь 150 мянган га. Тусламж түгээх барилга нь 68 мянган га. Эндээс харахад 30 мянган га нь бидэнд хамаагүй жижигдэх байсан юм. Бурхан тэр үүд хаалгыг хаасан манай үйлчлэлийн ирээдүг тэр биднээс илүү мэдэж байсанд оршдог юм. Хэрвээ бид тэр сүмийн байр эсвэл тэрхүү барилгыг худалдаж авсан байсан бол үнэндээ төвөгтэй байдалд орох байсан. Хэдийгээр бид өдөр бүр нэг л замаараа явдаг байсан ч Бурхан тэр газрыг биднээс нууж байсан учраас тэрнийг олж харддаг. Яг л тэр товлсон цаг мөч хүртэл нуусан байсан. Тиймээс хэрвээ та Бурханаас ямар нэгэн хариу хүлээсээр байгаа бол битгий бухимдаарай. Учир нь Бурханы хариулах цаг нь болоогүй байна гэсэн үг юм. Товлсон цаг хугацаанаас өмнө Бурхан хариулахгүй ч гэсэндээ тэр хизээж хоцордог. Ойлгож байна уу? Товлсон хугацааг ирэх хүртэл муу сүнс таны урмыг хуглах гэж оролдох бүртэн та амаараа тэрэнд хандаж Бурхан яг товлсон цагтаа надтай ярих болно. Тэр хизээч намайг орхихгүй. Юу хийх хэрэгтэй гэдгийг маань Бурхан надад харуулах болно хэмээн хэлээрэй. Зарим үед миний сэтгэл ялангуяа дөнгөж ахлах сургуулаа эсвэл коллежид төгсөж байгаа залуу хүмүүсийн төлөө үнэхээр шаналдаг. Яагад гэвэл хүн болгон тэднээс чи цаашдынхаа амьдралд юу хийх гэж байна да гэж асуухыг хүсдэг. Гэтэл бидний зарим нь та нарын зарим чинь 50 нас хүрчихсэн мөртлөө амьдралдаа юу хийх ёстойгоо мэдтгүй л үсттэй. Та одоо хүртэл мэдэх гэж хичээсээр байгаа. Тэгсэн хэрнээ бид тэдгээр 18, 21, 22 настай залуусыг хэцүү байдалд оруулж байдаг. Чи амьдралдаа юу хийх гэж төлөвлөж байна гэдэг асуултад тэд хариулах гэж бүр залхсан байдгийг та мэддэггүй гэж үү? Яах вэ? Тэгэж асууж болно л доо. Гэхдээ хэрвээ тэд би одоохондоо сайн мэдэхгүй байна гэж хариулах юм бол тэр талаар нь дахин шалгаахаа болж үз.
Тэгээд ч тэр байдал ер нь хэнд хамаатай юм бэ? Магадгүй таны эхний 10 жилд хийх зүйл ирээдүйд хийх ёстой зүйлтэй ч огт хамааралгүй байж болно. Гэвч таны ирээдүйн амьдрал зайлшгүй хэрэглэгдэх туршлагуудаа та туулан гарч байгаа газар бүрээсээ бүгдийг хүлээн авч байдаг. Бид бүх зүйлийг мэдэх гэж хэтэрхий яарч байдаг. Гэхдээ цаг үргэлж мэдэж байх албагүй. Бурхны бидэнтэй ярьдаг тийм хамгийн ерөнхий арга зам нь тэр үгээрээ дамжуулагддаг бөгөөд хэрвээ та Бурхны танд хэлж байгааг зөв зүйтэйгээр сонсоход суралцмаар байгаа бол үгийг мэдэх хэрэгтэй гэдгийг би та бүхэнд яг одоо хэлмээр байна. Хэрв та үгийн сурагч болохгүй бол амархан хуурам эхлэгдэж өөрийгөө төвөгтэй байдалд оруулах болно. Таныг алдаа хийх, буруу замаар явах, ямар нэгэн буруу зүйлийг хийхэд бэлэн байх хин нэгэн Бурханд үл таалагдах байдлаар хандаж байгаа мөчөд Бурхны үг таны дотроос босч ирдэг. Тиймээс та Бурхны үгийн сурагч байна гэдгээ батлах амлалт өгөх хэрэгтэй. Тийм урт удаан хугацааг биш ч гэсэн хүмбэр Бурхны үгэнд цаг заваа зарцуулж байхыг би харахыг үнэхээр хүсдэг. Өдөр бүр Бурхны үгэнд тодорхой хэмжээний цаг заваа зарцуулж тухайн хэлж буйг нь тунгаан бодож эхлэх юм бол үгийг сонсож байгаа цаг хугацаанд та үнэхээр гайхан алмаарах болно. Мөн та дууны CD эсвэл өөр ямар нэгэн зүйлийг сонсож хэдийгээр та үгийн үг бүрчлэн сонсож чадах боломжгүй ч тухайн зүйлийг унтраахаас өмнө 4-5 удаа сонсох нь тэртээ тэргүй ямар ч үр жимс ургуулдаггүй. Альва нэгэн зүйлийн талаар бодож цагаа дэмий үрж байхаас хамаагүй дээр байдаг. Тийм шүү, энэ үнэн. Бурхны үгэнд дурал. Бидний байлдааны зэвсэг нь мах бодийнх бус харин ялагдашгүйг ч ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрлэгийг нурааж Бурхны мэдлэгийн эсрэг босовч алив бардамлыг устгаж бодол бүрийг Христийн дуулуурт олзолдог. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ дэлхий дээр маш олон янзын энгийн бөгөөд ер бусын дуу хоолойнууд байдаг. Тэдгээр дуу хоолойнууд нь бидэнтэй ярих гэж оролдож байж болно. Гэвч хэрвээ бид Бурхны үгийн үннийг мэддэг бол Бурхны үгийн дагуу юу үгүй юу гэдгийг ялган салгаж чадах хүлээ. Есүс хэрвээ та миний үгэн дотор байвал үннийг мэдэх бөгөөд тэрхүү үнэн таныг чөлөөлнө гэж хэлсэн байдаг. Бурхны дуу хоолойг сонсох гол арга замуудын нэг нь энэ юм гэдэгт би итгэдэг. Үнэн гэдгийг бид хоёр мэрэгэн ухаан альва юмыг зөв талаас нь олж харах мэдрэмжээрээ хэлж чадна. Бид хоёр би энийг өнгөрч хэлж байгаа юм биш шүү. Энэ бол зүгээр л бодит үнэн юм. Альва зүйлийг зөв талаас нь олж хардаг мэдрэмж нь заримдаа бүхэл бүтэн боловсролын системээс ч илүү үн цэнтэй зүйл байж болно. Бурхнаас заавал сонсох шаардлагагүй маш олон зүйл байдаг бөгөөд тэр нь зүгээр л нэг альва зүйлийг зөв өнцгөөс нь олж хардаг мэдрэмж байдаг. Та олж байгаа орлогоосоо илүү их мөнгийг зарцуулах шаардлагагүй. Хэрвээ үнэхээр төлөх боломжгүй бол шинэ машин худалдаа авах албагүй бөгөөд тэр нь танд зүгээр дарамтыг л авчрах болно. Юуны өмнө Бурхан хизээч танд шийдвэр гаргах дарамтыг өгдөг. Амен. Хэн нэгэн танаар шийдвэр гаргуулах гэж таныг шахаж эхлэх юм бол магадгүй та яг одоо энэ бол Бурхан биш гэж хэлж болно. Тэрэндээ арай илүү цаг хугацааг зарцуулаарай. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг худалдаа авах гэж байгаа, тэр тусмаа үнэтэй зүйл бол түүнийхээ талаар сайтар тунгаан бод. Үнэт итлээс хол ур юм. Хамгийн гоё зүйл мэт харагдаж, шив шинээр байгаа бүх машинуудыг харуулсан гялалзсан шоу танхимаас хол ур юм. Хэсэг хугацааны дараа тэр машин чин Макдоналдсын үлдэгдэл хог дууссан кофений аяг шиг болох болно гэдгийг санаарай. Тэр машин чин шавар шавхаг туулж хүмүүс машиныхаа хаалгыг онгойлгохдоо таны машины хаалгыг хүчтэй цавснаас болж хэд хэдэн газрын будг нь ховхрох болно. Энэ машин минийх болох хүртэл сар бүр $700 төлөхөд би хизээ бэлэн болно гэж. Амен. Тийм биш гэж үү? Альва зүйлийг зөв талаас нь харж сурах мэдрэмжийн талаар овоо хэд хэдэн сайн зүйлийг ярьлаа. Бурхны бидэнтэй тодорхой ярьдаг бас нэг арга зам бол бидний өнгөрсөнд хийсэн алдаануудаар дамжуулан ярих явдал билээ.
Та нарт нэгэн зүйлийг хийлээ. Магадгүй та өнгөрсөн амьдралдаа зарим нэгэн алдааг хийсэн байж болно. Гэхдээ зүгээр л хийсэн алдаандаа харамсаж яваад байхаас илүү тухайн алдаануудаасаа зарим нэгэн зүйлийг суралцж авч өөртөө тус хүрэг. Сургаалт үгс 3:11. Эзний сахилгыг бүүжигш. Гэсгэлийн бүү зэвүрх. Хийсэн алдаанаасаа болон эзний сахилгаар дамжин ирдэг шалгуураас суралц хөөмэй. Энэ сайн биш гэж үү? Хийсэн алдаануудаасаа суралц. Алдаа гаргах тал дээр нэгэн зүйлийг сануулхад хэрвээ та тэрхүү алдаанаас өөр ямар нэгэн зүйлийг суралцахгүй байлаач гэсэн ядаж тухайн зүйлээ дахин давтахгүй байхад суралц. Тийм ч учраас заримдаа та өөрийн амьдралд хийх ёстой зүйлээ мэдэхгүй байсан дээр тэгээд цөөхөн хэд хэдэн зүйлийг хийж оролдож үзэх хэрэгтэй. Хэрвээ тэр зүйл чинь олигтой урагшлахгүй бол таны хийх зүйл биш юм байна гэдгийг та ядахтаа мэдэж авах болно. Бид юу хийх ёстой вэ гэдгийг та нар мэддэг. Буруу зүйлийг хийх вэ гэдэг айдсаа бид даван туулах хэрэгтэй. Бидний буруу ээж магадгүй гэж бодох бодлыг эсвэл буруу байсан гэдгийг хэн нэгэн хүнд хэлнэ гэдэг зүйлийг бид төвчж чаддаггүй. Эргэн тойрондоо байгаа хүмүүст хандаж бурхан надад ингэж хэлсэн, бурхан надад тэгж хэлсэн гэж ярьдаг. Тэгээд тухайн зүйл огт урагшлахгүй байгааг харахтаа бурхан бидэнд тэгж хэлээгүй нь илүү ойлгомжтой болдог бөгөөд бид тэрнийг нуух гэж оролдохдоо ямар нэгэн шалтгаан зааж өөр нэгэн алдаа гаргаж байдаг. Бид нөгөө хүмүүс дээр буцаж очиод энийг бурхан хэлж байна гэж би үнэхээр бодож байсан боловч энэ биш байсан байл гэд яагаад хэлчихдгүй юм бол хүн бүрл ингэж хийх юм бол бидний нөхцөл байдал хамаагүй дээр байхаас. Бид амьдралын туршлагаас маш их зүйл суралцдаг. Бурхан бидэнтэй өөрсдийн маань бодлуудаар дамжуулан ярьдаг. Би энд нь үнэхээр дуртай. Бодол санаанд орж ирдэг бодол бүр маань Бурханых гэж бодож болохгүй. Гэхдээ тэдгээр тослогдсон бодлуудын нэг нь бол таны хувьд яг л нэг зөвхт байдалд нийцсэн бодол байдаг. Тэр бодол танд сайхан мэдрэмжийг төрүүлж зөвхт мэд санагддаг. Сургаалт үгс 16-гийн 3-т Үйлсээ эзэнд даатах. Түүнд бүхнийг даатгаж бүрэн итэг. Тэр таны бодлуудыг өөрийнхөө хүсэлтэд нийцүүлэх болно. Бодол санаа чинь биелнэ. Энэ сайхан биш гэж үү? Заримдаа та энийг бодит талаас нь илүү олж хараасаа гэж би хүсдэг. Энэ бол тэр бол бурхан байсан гэд. Юр бусын гайхамшигын үлэн дээгүүр ийш тийшээ хөвж нисэн дүүлэх маягийн зүйл биш үлээ. Заримдаа бурхан тантай танил дуу хоолоогоор дамжуулаа ярих болно. Бурхан Самуэлийг дуудах үед Эли өөрийн дуудаад байна гэж Самуэль бодсоор байсан. Яагаад гэвэл тэр түүний дуу хоолоогоор дамжин Бурханыг сонсдог байсан. Зарим хүмүүс надад хандаж би тухайн зүйлийг яг хийх гэж байгаа тэр мөчөд миний толгоонд таны дуу сонсогдсон гэж ярьдаг. Та хин нэг магадгүй пастрийнхаа номлолыг олон удаа сонсдог бол Бурхан биднийг хөтөлж байдаг замуудын нэг нь тэдний хизээ нэгэн цагт хэлж байсан үгийг танд сануулж болно. Эсвэл тэр нэгэн зүйл нь одоо таныг буруу зам руу явхаас хамгаалсаар байдаг. Тиймээс хэрвээ таны мэддэг дуу хоолоогоор дамжуулан Бурхан тантай ярих юм бол битгий гайхаарай. Бурхан бас бидэнтэй бидний зүрх сэтгэлд байгаа хүслүүдээр дамжуулан ярьж болдог. Бидэнд байгаа хүсэл бүр Бурханы хүсэл биш юм. Хэрэг та орой болгон шоколадтай мөхөлд сэдэхийг хүсдэг бол магадгүй тэр нь Бурханы хүсэл биш байх. Хэн нэгэн хүний ханилсан ханыг хүсэж байгаа бол магадгүй тэр нь Бурханы хүсэл биш байх. Тийм үү? Амен. Хэрэг та хэлсэн үгэндээ хүрэхийг хүсдэггүй юм бол тэр нь гарцаагүй Бурханы хүсэл биш үлээ. Харин заримдаа би гин нүгэлтэй бус ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж тухайн зүйлийг зүгээр л хиймээр санагдаад байвал тэр нь Бурхан намайг тийм байдлаар хөтлөн дагуулдаг юм байна гэдгийг би олж мэдсэн юм. Ямар нэгэн зүйл хийх хүслийг тэр зүрх сэтгэлд минь буулгадаг юм. Энийг баталсан ишлэл бий. Марк 11:24. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгүй нь түүнийг авсан гэдэгтээ итгэх тун. Тэгвэл тэр чи ясаар болно гэж. Дуулал 37:4. Эзэнд баярлах тун. Тэр чамд зүрхний чин хүслийг өгнө. Миний дуртай нэг ишлэл болох Филиппой 2:13-т. Учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь
Бурхан өөрөө юм гэсэн байдаг. Тэр биднэр хийлгэхийг хүсэж байгаа хүслүүдээ бидний зүрх сэтгэлд оруулдаг. Бурхан надаар номлуулах гэж дуудсан тэрхүү дуудлагын эхний өдрөөс эхэлж зүрх сэтгэлд минь түүнийг хийх бадарсан хүсэл бий болсон юм. Түүний арга замуудын нэг юм. Энэ бол Бурхан гэдгийг би яг мэддэг байсны учир нь тэр хүслээ би өөрөөсөө холдуулж огт чаддаггүй юм. Өнгөрсөн 10 жилийн турш хүмүүсийн надаас байнга асуудаг зүйл бол танд тэтгэвртэй гарна гэсэн төлөвлөгөө бий юу гэдэг. Үгүй. Би тэгж төлөвлөдөггүй. Би өөртөө юу хийх вэ? Би юу хийх ёстой гэдгийг огт мэдэхгүй байна. Бурхан таныг дуудах нь та зүгээр л нэг ажилд орж тухайн зүйлийг хийдгээс шал өөр зүйл үлээ. Бурханы дуудлага гэдэг нь та бид хэсэг цаг хугацааны дараа тэрнийг зүгээр л нэг өөрчилдөг зүйл биш юм. Нэг цаг мөчид би маш олон зүйлийг хийж чадахгүй боловч өвөлдөж байгаа бүхэл амьдралаа Бурханд өргөхөөс өөр ямар нэгэн зүйлийг хийх хүсэл надад огт байдаг. Бурханыг сонсно гэдэг нь бидний төсөөлж байгаагаас хамаагүй хялбар зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Заримдаа таны хувьд Бурханыг сонсох цорын ганц арга зам бол та ураг шалхам хийнгээ түүнийг жинхнээсээ олж мэдэх явдал байдаг. Би үргэлж энийг алхам хийж олж авах гэж нэрлэдэг юм. Нэгэн агуу итгэгч хүнээс та Бурханы дуу хоолойг хэрхэн сонсдог вэ гэж асуухад маш олон удаа алдаа гаргаж байж гэж хариулсныг би санаж байна. Зарим үед та зүгээр л хийж үзэх хэрэгтэй. Хэрвээ та алдаа гаргахаас айдаг юм бол хизээч юу ч хийхгүй.